бэлдчихсэн. Одоо би чам чигэн. За. Бас салаад одоо над дээр оруулж өгнө гэсэн. Тэглэв яхаа тэгээд за тэгээд та хоёрт амжилт хүсье батахаа. За 2011 онд та өшөө аз хиймэрт өшөө сайхан амьдралын төлөө тэмүүлж явах болтугай. Мөрөөдөл бэлтгийг нэвтрүүлгийн 2010 оны хамгийн сүүлийн дугаард оролцсон Батүмөр ах та маш их баярлаа. Танд шинэ он шинэ жилийн гал халуун баярын мэндийг хүргэе. За мөн бүх нийт үзэгчидтэй шинэ он шинэ жилийн баярын мэндийг хүргье. Баяртай сайхан баярлаарай. Сууж ич байгаа. Яхаа дүү ялцахгүй ард тус нөгөө төвхөд байгаа. Толмагч салаад оруулж ирж хашаад аваад орно одоо. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Та бүхэн сайхан амарцгааж байна уу? Кофе юу цай юу нэвтрүүлгийн шинэ жилийн баярын дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн баярын дугаарт маань Шонхрын Дэвэлт клубын багш тамирчид оролцож байна. Ингээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За. Бас манай үзэгчдэд бас сэргээхээр бас огцом сайхан мэдчилээ. Баярлалаа та бүхэндээ. За ингээд бид бүхэн зочдоос уламжил ёсоор кофе уух уу, цай уух уу гэж асуулт тавьдیں۔ Юу уумаар та? Би юус ууч. Жуус. Жуус ууч. За, та юу хөө? Багшаа би ус уух уу, жуус уух уу? Чи зүгээр суугаач. За. Багшаа би ус уух уу, жуус уух уу? Ус уу. За багш. Багш юу хөө? Бүгдийг олоод ууч. За. За тэгээд хийж явах хооронд нь өөрсдөө товч танилцуулаа тийм ээ. Энэ клубийнхаа үйл ажиллагааныхаа тухай анх эзэн үүсгэн байгуулагдсан гэх мэтчлэн бас яриа эхлүүлэхгүй юу? За тийм ээ тийм. Бид нар бас одоо бол байгуулагдаад удаагүй байгаа. Тэгээ одоо анх бол Барын савар гэдэг нэртэйгээр байгуулагдсан. Тэгээд тэр бол одоо их нэр нь хүндэтсэн. Тэрний дараагаар бид нар Шонхрын нүд гэж өгсөн. Дахиад өөрчлөөд үү? Тэгээ бас хурцсадсан. Одоо бол Шонхрын Дэвэлтгээд арай зөөлсөн нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлээд явж байна. Танай клубт чи ер нь хэдэн хүүхэд суралцж байна? Нэг олон хүүхэд суралцаагүй зүгээр одоохондоо хүн ирэхгүй байна. Тэгээд одоо бол нэг алт мөнгөн хоёр шавтай л байна. Тэгээ одоо ямар сандаа бас маркетинг менежментээ бас сайжруулъя гэд танаа нэвтрүүлгээр орж бас сэлцэндээ хүн хамруулъя гэж бодож байна. За тэрийг ойлгож байна. Тэгээд юу танаас асууя л да. Анх багштайгаа яаж танилцсан бэ те? Тэгээд энэ бие хамгаалах урлагаар одоо хичээлэх болсон тэр анхныхаа мөчүүдээс хуваалцахгүй юу тийм ээ? Өө анх би багштайгаа баарн зодолдод танилцсан. Багштайгаа юу? Тий. Зодолд шүүх багшигаа зодод танилцсан. Багшигаа юу? Тий. Багш тэгж баарн тэгэхэд security хийдэг байсан. За. Тэгээд тэрнээс хойш одоо багш шавын барилгаатай болцсон. За. Мундаг. Одоо миний их дарж байгаа. За. Галзуу амтны шүү дээ бас. Багшигаа зодно гэдэг чи одоо бас их сонин түүх байна те? Үзэгчтэй? Бас сонин те? Бас сонин шүү дээ. Үнэхээр сонин танилцсан байна. Тэгвэл Миний хогшоо. тэгвэл таны хувьд бас багштайгаа яа танилцсан бас? Миний хувьд бол одоо би Хөгжин бүжгийн коллежийг бүжигчний ангиар би төгсөөд 3 жил болж исэн. Бүжигчний ангиар? Тийм, бүжигчин баггүй би. Бүжигчин юм уу? Тий. Бас. Тэгээд би 3 жил хийх юм олдохгүй нэг өдөр гудамж явж исэн багштайгаа тааралцсан. Зөв. Тийм, багш маань тэр өдөр маш хүн тулаанд оролцсон уу, яасан, хүн зодуусан уу, бөөмд ухаангүй хэвлэж исэн. Багш нь уу? Тийм, тэгээ би гэртээ аваачаад бүр совлаад эмчлээд хөл дээр нь босгосон. За. Тийм, тэгээ багш маань чи миний амийг аварсан. Чи бол миний багш шав байх ёстой гэд би тэр багшийн барилгаа авсан. Тэгээ багш маань бүх эрдэм чалгаанаа зааж өгнө гэдэг өнөөдрийг хүртэл одоо би тэр багшийн барилгаа авсан. Танай клуб яг хаана байрладаг вэ? Байрлалаа заагаад өгвөл бас. За хүмүүс бол засгийн газрын ордныг мэдж байгаа тий. За тийм. Засгийн газрын ордны зүүн талаар явсан чанга хоошоо долоон будал явсан замаараа салахгүй яваад. Салахгүй явж байгаад яг тэр нэг авто балансагийн хойдлоор иргэсэн баруун тиш иргэсэн зам руу оронгууд тэр улаан тоосон худаг байж байгаа. За. Тэр худаг нь бид нар бол хичээл сургуультай явуулж. Худгийн дуу. Тэр ус тасарсан тэнд ус түгээх байсан. Зөв. Тэнд засвар хийгээд тэгээд тэнд нь одоо засвар хийгээгүй хэл та. Тэгээд яаж байлж? Одоо ингээд хүүхдүүд авна. Тэгээд төлбөрөөрөө бид нар бол засвар хийн. Олсон мөнгөөрөө засвар хийсэн. Одоо хүүхдүүдээс авсан мөнгөөрөө засвар тогтчлтын ажлыг хийнэ гэж бодож байгаа. Төлбөр мөнгө гэснээс одоо танаа элсэлтэй одоо танад шав орё гэх юм бол одоо ямар төлбөртэй орох вэ? Төлбөр бол нэг айхтар бишээ. Нэг айхтар хувааж цаас юм бол байхгүй. За. Нэг 50,000 орчим. 50,000 төгрөг болж шүү дээ. Хүмүүст үзэгчтэй бас 50,000. Юугаа идж уух юм бэ энэ чинь? Багдах юм шүү.
Тэгвэл нэг $70 ч юм л байна шүү дээ. 70,000 төгрөг юм байна. Эрхэм үзэгчтэй. Үгүй багш ийм байхгүй да. Гэрэл захилгаан түрээсийн мөнгө тэгээ тэнцээ засвар. Тэгээ дээрэс нь одоо бүгдээр ингээ хөлбөрөө тохироогүй байсан юм уу? Зодон зохионыхоо хэрэгслийг авна. 100 багтаад байгаа шүү дээ багш. Тэр захилгаан маглаан дүүрч одоо хоол ундгүй зүйл шүү дээ. За тэгвэл юу яа дөө 150. Ер нь бол ярина. Тэг шууд бас нэг хүнийг тулгаад байхгүй бас. Тийм ээ тий. Ер нь буугаал тэгээ нэг 120 мөр дээр л болох. За зөв. Уяатан хандж байна тийм ээ. 120 бол багдах гэдэг байгаа шүү багш. Өөрөөс доош бол хичээл. За ер нь ямар ч байсан эрхэм үнд үзэгчид та бүхэн сонирхоод очих юм бол төлбөрийн нөхцөл байдал дээр бол ярьж тохирж болох юм байна гэж ойлгож болох юм байна тийм ээ. За тэгээд бас нэг зүйл асууя л да. Багшийн эрдэм шавийн эрдэм багшид гэж одоо нэг сайхан үг байдаг шүү дээ тийм ээ. Одоо танаас гэж асуухад танаа багш чи яг юу голчлон заадаг вэ тийм ээ? Зодооны арга техникийн хувьд ч гэдэм юм уу? Тийм ээ. Бас нэг багшийн арга барил гэж байгаа шүү дээ тийм. Тэрнээс ярихгүй байна. Би багштайгаа танилцсанаас хойш хүн зодуулахаа болцсон. За та тэгвэл их зодооны урлыг сайн эзэмшсэн байх нь байна тийм ээ? Үгүй би зугтчдгийг. Тий. Зугтдаг. Зүгээр хүмүүсээс зүгээр л зугтчдгийг. Багш хэлдэг байхгүй юу? Зодооны олон нөхнүүд дотроос хамгийн чухал нь зугтах гэж. Би өмнө одоо багштай танилцааг байхдаа айгүй их сорив авдаг байсан ингээл зодолтоо толгойд өрн сорвтой шүү дээ. Одоо багштай танилцсанаас хойш нэг сорив нэмээгүй. Шууд зугтчдгийг шүү дээ. Яг үнэ. Мөн би гайх чинь та гарцаагүй байдалд орсон нөхцөлд яах вэ? Зугтах ямар ч арга байхгүй болсон. Тэр нөхцөлд яах вэ? Тийм үед яадаг багш. Яаж хийж байгаа зугтан та. За яаж хийж байгаа зугтах юм аа нэр. Ер нь бол тийм ээ. Ийм үг байдаг. Ана зодооны багш нар ч ярьдаг. Зураг зодон хоёрыг бол холоос харсан дээрээ гэж. Ер нь тийм ээ. Аль талдаа хэл балгүй тийм ээ. Тийм. За тэгээд ер нь бол үзэгчд бас сонирхож магадгүй тийм ээ. Та бүхний одоо дасгал сургуультаас бас нэг сюрприз бариад үзэгчдэд бас үзүүлвэл тийм ээ. Манай завчид болгон одоо өөрсдийнхөө өрмөц төр Дуучин бол дуулах жишээтэй тийм ээ. Тэгэхээр ийм байна. Хөгжиж бол хөгжмөө үлээх тийм ээ. Бид нар бол одоо бас яг нөгөө одоо юу тохиоромж одоо бидний хэрэглэгдэхүүнүүдийг бүгдийг одоо секцэн дээр орчоод ирсэн. Тоосоор ингээд зогчтой тоосоо байхгүй тийм. Гэхдээ тоосгоч байгаа л да бас юм яаж мэдээ энд нэг тоос аваад ирсэн бас сонирхоод манайхан ч бас сонир шүү дээ тийм. Энийг нэг яаж хагалах вэ жишээлбэл тийм ээ. Энийг бас манай үзэгчд за иргэн үзэгчтэй. За ингээд манай мөнгөн шив. Багшаа би чинь бандл цагж байгаа шүү дээ. Топер ороог байгаа шүү дээ. Юу шаттай орох юм бас тийм шүү. За. За алтан шив. За. Толгоор. Багшаа би өчтөр толгоор нэг сэм таглаад толгойд орхицсан байгаа шүү дээ. Тэгэрхсэн. Заавал ч хагалах гээд би одоо шаардаад байгаа юм биш тийм ээ. Үзэгчд бас ойлгоно тэрийг заавал хагална л да. Багшаа болоо. За би л хаглая да. Багшаа болоо. Багшид хагалах. Болох юм уу? Зүгээр. За ихэнхдээ бас яг манай оргил үг ярьж байна тийм ээ. Та бүхэн сайн хараараа бүгдээрээ хамтдаа харцгаая. Багшаа. Төвлөрөл тас. За. За. Яа чуу. Угуулцлааштай тоосог. Багш угуулцлааштай. Хуурч байна. Багш угуулцлаа. Ааштай хайгаад исэн юм уу бэ чи? Хуурч юм уу? Үгүй. Хутаа угуулцлаа. Орд мэдээ дандаа бэлдсэн тоосгоо болдог байхгүй. За тэр яах вэ? Яг зурцсан тоосгоо тэгээ яваацаа. Би авчирна. Би авчирна. Тэрийг хүмүүс дүү. За би танд торн хийгээд өгнө заа. За манай секс дороо тийм хата. Хараа багш хугалсан шүү дээ. Хараа. Сайн хутаа аваа. Тэгэхээр стага илж. За хоёр үргэ. За гэнэ үзэгчтэй. Та бүхэн шинжлэрээ сайхан баярлаарай. Манай энэ удаагийн дугаар өндөрлөө. Дараагийн дугаар түр баярлалаа иргэн үзэгчтэй. За сайхан болсон заяа. Аха. Хараа сая төгсөж аав. Баяа хоноо. Байна. Чиний хэлдэг нас өдөр. Чи хаана явж Би ач холбооны нэвтрүүлэг дуусчаад би чамайг дайраад тэгээд хоёулаа болчих заяа. нэвтрүүлэг одоо эхлэж байгаа юм уу? За би тэгвэл түрүүлээ очиж идэв. За яри. За. Сайн мэцхан эрхэм үзэгчтэй UBS телевизийн гэрте харих зам нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр 12 сарын 31 баярын өдөр. Энэ өдөр нэгэн ямар ч хамаагүй нэг хүнийг баярлуулах гэж бодсон юм. Энэ үгээр явж байхдаа би дандаа боддгийг харж байдаг. Энэ хүн их олон жил 10 бараг миний мэдхээр бараг 10 гаруй жил энд сууж байгаа хөлгөө хоёр хөлгөө хөлөө тайруулсан нэг юм ядарсан нэг хүн байгаа. Яа тийм